Өнөөдөр засгийн газрын баруун талд Нэмдур сайдыг огцруулах чагсаал болсон. За энэ үеэр бол ламар ирж ном унсан. За үүнийг бол хэвлэл мэдээллийн байгууллагад буруу ташаа мэдээлсэн гэсэн одоо үүднээс ном унсан ламрыг нэг бол залруулах хийж байна. Сайн байцгаана уу. Та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтгая. За ерөнхийдөө бол бас тэр төрийн ордны баруун хаалган дээр бас ингээд өрлөг залгаар бид бас ном судрын унших гэж очсон байгаа. Ерөнхийдөө бол нам хооргоод бид 1600 хамаг амтны тусын тулд Монгол төмнийх эвнийг амар амгалан байхын тухайд ерөнхийдөө бол ном уншдаг. Тэгэхдээ ерөнхийдөө бол бид нар бол тэнд өрлөг залгаар ерөнхийдөө бол очсон даруйдаа ерөнхийдөө бол одоо чигсаасыг бол ямар нэгэн тийм бас нэг бас бусдад шүүмжлүүлэх тийм гэдгийг нь сайн мэдээгүй. Тэгээд бид нар ингээд өрлөг залгаараа очиод бас ингээд санал сэрээ засаад артсан хамаад өгүүлээд төрийн ордноос гайруулъя гэхдээ татгал заагүй. Хамгийн гол нь би тэр төрийн ордны баруун талын хаалган дээр ном уншихтаа бол Нэмдур сайдыг огцруулах талаас нь ном уншаагүй. Аливаа нэг хүнийг огцруулах талаас нь ном уншаагүй. Аливаа нэг хуу хүнийг дэмжих талаас нь очиагүй. Аливаа нэг намын харьяалтай очиагүй. Зөвхөн Монголоо гэсэн сайхан сэтгэлээр бас нэг улс орны юм бас өрх гал олонтой зүйл гэх юм бол төрийн ордон гэсэн утгаараа тэр сайхан газрын хариулаад Монгол төмнийхэн бас ажил үйлс аяа үеийн тэгшин байгаасаа гэсэн утгаараа очсон юм аа. Бидний ард, миний ард Монголын ард түмэн байгаа. Маш олон Монголын сайхан хуургууд байгаа. Тэр олон сайхан хуургуудын бас нэрийг бас ингээд миний бас ингээд хайгамжгүй одоо гэх юм уу хаашаа энэ бас ингээд уншдаг зан үе залгнаас болоод ингээд цаана асар олон хүмүүсийн бас ингээд нэр хүндэнд халдчихгүй гэсэн утгаар би энэ залруулга тийм ээ энийг хийж байгаамаа.